За үзэгч та бүхэнд дараагийн нэгэн содон оролцогчтойгоо уулзуулж байна. За 557 дугаартай Баяр сайхны бэлгүүн. За бэлгүүн маань 2015 оны Гран При шагналтай Universe Best Songs наадмын Ер нь бол хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй шүү дээ. Би бас Дангас Universe Best Songs наадмаар ингээд хаагдах биш. Дахиад шинэ тэмцээний шинэ зүйлийг аягүй эрэлхийлж явж байгаа. Хамгийн чухал юм яг одоо би маш залуу байна. Эцтэй ямар ч байсан ачийг хариулна гэж хэлмээр байна. Зөвхөн мөрөөдөл рүүгээ алхаад явж байгаа. Тэгээд миний мөрөөдөл биелэх юм бол миний ээжийн мөрөөдөл бас биелнэ. Настай юм чи? Тий. Ямар айхтар мэдрэмжтэй. Би чиний юу шүү дээ. Их шиг болгоно. Зогсоц болгоно чинь үнэлж байна. Тэгэхээр дуу гэдэг чинь зөвхөн их шиг биш. Бас тэр тундлын зогсцууд тэр их сайхан торгон мэдрэмж энэ хоёр нийлжээж хүнд ямар их юм өгүүлж байна. Чи нэг ч үг дуграагүй байхад чиний хөгжмөдөж эхэлж байгаа чи асар их зүйлийг өгүүлж байна. Гайхамшигтай мэдрэмжтэй юм чи. Ингэж авиа болгоныг ингэж сайхан мэдэрдэг авиас бас ховор шүү. Тэнцсэн. За, баярлалаа. Бэлгүүнээ аль сургууль юм бэ? Таныг. Аа? Таныг. Би яагаад ч чамаа би хөгжим бүжигч юм уу? Соёлын их сургууль ч юм гэж утсан шүү дээ. 51 дэх сургууль хэдгээр юм бэ? 12. Оо. Гайхчихна. Нэрээ. Тэ хаан чи ингэж гоё дуулаад, ингэж гоё. Чи тэгээд 17 тоо тэгээд чи хэдтэй гэсэн төвлөрөө өнтер тоо. 2 жил. Оо. Би яг энэ My Voice гэдэг тэмцээнийг шүүж байгаа шүүгчийнхаа аз жаргалыг би яг амсаа сууж. Би чамайг хайрлаж байна. Би чамайг хайрлаж. Чи ямар аяастай залуу вэ? Чи ямар мэдрэмжтэй залуу вэ?
Чамд нэр үнэхээр ирээдүй байна миний дөө. Ирээдүй байна. Чи ерөөсөө эхний 3 4 аккордороо энэ сууж байгаа хүмүүс, телевизийг үзэж байгаа хүмүүсийг бүгдээрээ нааша суугаач. Намайг сонсооч. Миний дуулахыг сонсолтоо гэсэн. Гайхамшигтай. Тэнц. За нэг тэгээд энэ их гоё аяасыг хайрласан. Энэ аяастай төрөн гэдэг чинь бас нэг тийм их илбэг биш ээ. Тийм ээ. Тэгээ ерөөсөө амьдралын одоо энэ урт хол замд энийг одоо алдаж одоо аяас яг одоо нэг алдагдана гэж байхгүй л дээ чи өөрөө эвдэрчлэхгүй шүү. Тийм ээ. Тэрэндээ одоо яг би ч ястай намайг өстой ийм агуу улсууд аяастай гэж хэлсэн. Базар энэ би чи юм зөв тэнгэрийн амт юм байна гэдэл одоо тэгэж бодоол одоо өөртөө мэдээ болохгүй шүү. За захих юм тийм байх гайхамшигтай баяр хүргэе. Чи тэнцэнийхаа дараа ахтар нэг уулзах юм зэ. За баяр хүргэе амжилт хүсье амжилт хүсье. Ямар айхтар. 17 настай юм чи? Тий. Ямар айхтар мэдрэмжтэй. Би чиний өстэй те. Их шиг болгон зогсоц болгоно шин. Үнэлж байна. Үнэхээр дуу гэдэг чинь зөвхөн их шиг биш. Бас тэр дундлын зогсцууд. Би яг энэ My Voice гэдэг тэмцээнийг шүүж байгаа шүүгчийнхаа аз жаргалыг би яг амсаа сууж. Би чамайг хайрлаж байна. Би чамайг хайрлаж. Чи ямар аяастай залуу вэ? Чи ямар мэдрэмжтэй залуу вэ? Чамд нэр үнэхээр ирээдүй байна миний дөө. Ирээдүй байна. Чи ерөөсөө эхний 3 4 аккордороо энэ сууж байгаа хүмүүс, телевизийг үзэж байгаа хүмүүсийг бүгдээрээ нааша суугаач. Намайг сонсооч. Миний дуулахыг сонсолтоо гэсэн. Гайхамшигтай. Тэнц. За нэг тэгээд энэ их гоё аяасыг хайрласан. Ямар их юм өгүүлж. Чи нэг ч үг дуграагүй байхад чиний хөгжмөдөж эхэлж байгаа чи асар их зүйлийг өгүүлж. Гайхамшигтай мэдрэмжтэй юм чи. Ингэж авиа болгоныг ингэж сайхан мэдэрдэг аяас бас ховор шүү. Тэнцсэн. За баяр хүргэе. Бэлгүнээ аль сургууль юм бэ? Таны
Аа? Энэ Би яагаад ч чамайг би хөгжим бүжигч ч юм уу? Соёлуулыг сургалж юм гэж бодсон шүү дээ. 51 дэх сургууль хэдгээр ингээ? 12. Оо. Гайхчихна. Нэрээ. Тэг хаам чи ингэж гоё дуулаад ингэж гоё. Ч тэгээд 17 тоо тэгээд чи хэдтэйгээс юм төлбөр өрөвдөртэй. 2 жил. Оо. За үзэгч тахныг дараагийн нэгэн содон оролцогчтойгоо уулзуулж байна. За 557 дугаартай Баяр сайхны бэлгүүн. За бэлгүүн маань 2015 оны Grand Prix шагналтай Universe Best Songs наадмын Then I say walk away from me, yeah. Ер нь бол хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй шүү дээ. Би бас Дангас Universe Best Songs наадмаар ингээд хаагдах биш дахиад шин тэмцээний шин зүйлийг аягүй их эрэлхийлж явж байгаа. Хамгийн чухал юм яг одоо би маш залуу байна. Эцтэй ямар ч байсан хачийг хариулна гэж хэлмээр байна. Хүн мөрөөдөл рүүгээ алхаад явж байгаа. Тэгээд миний мөрөөдөл биелэх юм бол миний ээжийн мөрөөдөл бас биелнэ.